Amnesty International-ийн хүний эрхийн хөлөг тоглоомыг хэрхэн тоглох вэ? Энэ хөлөг тоглоомыг хүүхэд залуус хүний эрхийн боловсрол олгох зорилгоор бүтээсэн бөгөөд 8 ба түүнээс дээш насны хинч тоглох боломжтой. Тоглоомыг 2-5 хүн тоглох боломжтой бөгөөд та анги хамт олон найз нөхөдтэйгөө хүний эрх хамгаалагчдыг аврахын төлөө ухаанаа оролдуулан тоглож хүний эрхийн мэдлэгээ дэлгэрээ. Хөлөг тоглоомын багцад угсардаг хөлөг, тоглогчийн ла 5 ширхэг, даалгаврын самбар 3 ширхэг, даалгаврын тэмдэглэгээ 3 ширхэг, хүний эрх хамгаалагчдын түүхийг өгүүлэх кейс карт, нүүдэл хийхэд ашиглах үйлдлийн карт, гарын авлага тус бий. Тоглоомд бэлтгэхдээ 1-р хөлгийг нийлүүлэн угсарна. 2-р тоглогч бүр өөрийн сонгон авсан өнгийн лага эхлэх зэг хэсэгт байрлуулна. 3-р хүчний картыг хольж 2 ширхгийг дэлгэж урамшууллын зүрхийг цуглуулж байрлуулна. 5-р даалгаврын самбарыг хөлгийн дэргэд байрлуулж кейс картыг хольж 3 ширхгийг дээр нь тавина. 6-р үйлдлийн картыг хольж тоглогч бүрт 5 карт тараана. Хуруудаж хин нь хамгийн түрүүнд нүүхээ үзээрэй. Тоглоомын картуудыг тайлбарлая. Үйлдлийн картын зүүн дээд буланд байх тоон энэ картыг ашиглаж хідэн нүүдэл нүүх боломжтойг заана. Доор нь байгаа тэмдэглэл нь уг картын үйлдэлийг заана. Кейс карт. Кейс картын голд хүний эрх хамгаалагчийн нэр, улсын харьяалал, түүний түүхийг бичсэн байгаа. Зүүн дээд буланд нь тухайн хүний эрх хамгаалагчийг ямар үйлдлийн картыг ашиглаж аврах вэ гэдгийг заасан тэмдэглэгээ байна. Зарим карт 2 тэмдэглэгээтэй байх бөгөөд 2 ширхэг үйлдлийн карт ашиглаж аварна гэсэн үг юм. Баруун дээд буланд нь тухайн хүний хөлгийн аль нүдэнд очиж аврахыг заасан тоо байна. Үйлдлийн картын гол хэсэгт байх гар нь тухайн хүнийг аварч чадсан тоглогч хэдэн оноо цуглуулах вэ гэдгийг заасан байгаа. Картын хамгийн доор энэ хүний ямар эрх зөрчигдсөн болохыг тэмдэглэсэн. Хүний эрхийн хөлөг тоглоомыг хэрхэн тоглох вэ? Энэхүү хөлөг тоглоомд 2 аргаар хожих боломжтой. Хамгийн түрүүнд 5 хүн аварсан тоглогч эсвэл хамгийн түрүүнд 10 оноо цуглуулж чадсан тоглогч хожно. Жишээ нь энэ хүнийг аврахын тулд та 6 дугаар нүдэн дээр очиж цэнхэр өнгийн буюу хүний эрхийн судалгаа хийх картыг нэмж гаргаж аварна. Энэ үйлдэлээ нэг ээлжид хийх ёстой. Та аврагч нүүхтэй үйлдлийн карт дээрх дугаарын тоогоор нүүн. Ижил өнгийн картыг хамтд нь гаргаж урагш нүүж болно. Жишээлбэл танд 1, 2, 4 гэсэн тоотой ижил цэнхэр өнгийн карт байвал 7 нүдэл урагшлах боломжтой. Таны аварсан хүний эрх хамгаалагчийн карт бүр оноо гэлтгэх гар бий. Жишээ нь энэ хүнийг аварч чадвал 3 оноо. Харин энэ хүнийг аварвал 2 оноо цуглуулна гэсэн үг. Та өөрийн ээлжид хүн аварч чадсан бол тэр хүнийхээ түүхийг бусдад уншиж өгөөрэй. Аль нэг тоглогч хүн аварсан бол дараагийн кейс картыг сугалж даалгаврын самбарт байршуулна. Даалгаврын тэмдэглэгээ хүний эрх хамгаалагч байгаа хөлгийн нүдэнд тавьж тэмдэглээрэй. Тоглогчид нүүдэл хийх бүртээ очсон нүдэн заасан тоогоор зүрх цуглуулна. Тоглогч бүр хөлгийг бүрэн тойрч эхлэх зэгт дахин очих бүртээ цуглуулсан зүрхээ ашиглах боломжтой. Ингэхдээ газар дэлгэн тавьсан 2 хүчний картаас сонгож худалдаж авна. Хүчний картыг хідэн ширхэг зүрхээр худалдан авч болохыг хүчний картны баруун дэд буланд заасан байгаа. Хүчний карт бүр тохирох оноотой. Аль нэг тоглогч хүчний картыг худалдаж авсны дараа газраас дараагийн хүчний картыг дэлгэж тавина. Хүчний картуудыг юунд ашиглаж болох вэ? Хүчний картыг зөвхөн өөрийнхөө ээлжид ашиглах боломжтой. Саарл хүчний картыг ашиглаж газар дэлгэж тавьсан 4 ширхэг үйлдлийн картаас өөрт хэрэгтэйг сонгож сольж авна. Шар хүчний картыг ашиглаж хүний эрх хамгаалагч байгаа нүд рүү ямар ч үйлдлийн карт ашиглалгүйгээр шууд очих боломжтой болно. Цэнхэр хүчний картыг ашиглаж даалгаврын шаардлагыг бууруулна. Өөрөөр хэлбэл та судалгаа загтал бичих 2 үйлдлийн картаар хүний эрх хамгаалагчийг аврах байсан бол аль нэг үйлдлийн картаар нь л аварч болно гэсэн үг юм. Ногоон хүчний карт танд 3 оноо нэмнэ. Ягаан хүчний карт 2 оноо нэмнэ. Бор хүчний картаар 6 зүрх сольж авч болно. Хүчний картыг зөвхөн нэг л удаа ашиглах боломжтой бөгөөд ашигласныхаа дараа өөрийнхөө урд байршуулна. Энэ нь танд оноо болон хадгалагдана. Ингээд боллоо. Энэ төрмөөр тоглож дуусаад хүний эрх хамгаалагчид гэж хэн болох? Хүний эрхийг хамгаалахад ямар үйлдэл хэрэгтэй? Таны аварсан хүмүүс юуны төлөө тэмцэж байсныг хоорондоо ярилцаарай. Тоглоомын талаар тодруулах зүйл гарвал Монголын Amnesty International-ийн захим цуугуудаар холбогдорой. Хүний эрхийн боловсролыг хүн бүрт